Наранбаяр сайдаас л асууя да. Түрүү нөгөө нэг бас үг хэлэх таарсан. За багш эмчнэрийн цалинг одоо 3 сая 500 болгохыг бол хүн бүхэн дэмжиж байгаа хаа. Ер нь бол одоо нийгмийн хамгийн чухал хоёр салбараа хаяад одоо сүүлийн 30 жил бид нар уруудалт ороод руу ороод унаад өнөөдөр ямар байдалтай байгаагаа хүн бүхэн хараад мэдж байгаа. Тэгэхээр энэ багш эмчнэрийн цалин үлсийг 3 сая 500 болгох тэр иргэн номингийн саналыг бол би 100% дэмжиж байна. Тэгээ энэ ажлын хэсэгт нь бас орж ажилламаар байна гэж бодож байна. Ер нь бол тэгээд Наранбаяр сайд маань бас энэ дээр ямар тактик төлөвлөгөөтэй байна. Багш эмчнэрийн цалин 3 сая 500 болгох дээр манай салбарын сайд ямар бодолтой, ямар байр суурьтай байна вэ гэж бас асуумаар сонирхож байна. За Наранбаяр сайд хариулъя. За мөнхний гишүүний асуултад хариулъя. Багш эмчнэрийн цалинг нэмэх шаардлага, бодиттой шаардлага өнөөдөр нүүрлээд ирчихсэн байгааг бол бүгд харж байгаа. Багш нар маань жагсаж байна. Цалин нэмэх шаардлага тавьж байна. Өнөөдөр багшаар ажиллахаар одоо нийслэл багшаар ажиллаж орж ирж байгаа хүний анхных нь одоо үндсэн цалин 1 сая 484 мянган төгрөг байна. За энэ бол одоо амьдралаа аваад явах хэмжээний мөнгө ерөөсөө биш. Энэ бол бас багшаар ажиллах ийм хүмүүст одоо урам өгдөг, боломж өгдөг ийм цалин ерөөсөө биш л дээ. Тэгэхээр бид энэ цалин нэмэгдүүлэх асуудлаар 8 дугаар сард бас ажлын хэсэг байгуулж ярилцаад одоо 2 яам оролцсон, сангийн яам, за мөн одоо хөдөлмөр, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам оролцож ингэж, за боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрсний хэвлэл оролцож ингэж ажлын хэсэг дээр бид бас тооцоол хийж үзсэн. За ингээд үзэхэд бол 25% нэмэхэд нэг 560 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай байна гэсэн ийм дүгнэлт гарсан байна. Цаашдаа бид ерөнхий сайдад энэ асуудлаа танилцуулсан. За ингээд танилцуулаад 3 жилийн одоо багшийн цалин нэмэх төлөвлөгөө боловсруулж ирэх ийм үүргийг аваад ажиллаж байна. Энэ 3 жилийнхэн хүрээнд бид ямар ч байсан 3.5 сая төгрөгөх ийм одоо тооцоолыг хийх ажлын хэсгээ байгуулж мэрэгжилтнүүдээс одоо зөвлөгөөг аваад явж байна. Үүнийгээ бид засгийн газраар оруулж улмаар одоо улсын хурлд өргөн барьж цалин нэмэхийн асуудлыг бол нэг мөр шийдвэрлэхийн зүйтэй гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол яг тань мэдээлэл өгөхөд бол бид бас энэ урсгал төсвөө нодлон жилийнхаа төсвийн тодтголын одоо энэ жилийн төсвийн тодтголын дараа бол урсгал төсвөө бид тодорхой хэмжээнд нэг 54 тэрбум төгрөгөөр тэндээсээ дээшлүүлсэн ийм нөхцөл байдалтай 59.4 тэрбум төгрөгөөр урсгал төсвөө бол нэмэгдүүлсэн. За хөрөнгө оруулалтаа бол 595 тэрбум буюу бараг 2.3 дахин нэмсэн ийм төсвийг өргөн барьж байгаа. Хүлээн зөвшөөрнө ер нь сургуулиуд бариад дотор нь одоо ажиллах багш ч байгаа мó гэдэг энэ шүүмжил бол бодтой. Ийм учраас багшийн цалин өсгөх энэ бодлогыг бид барих ёстой. За энэ багшийн цалин өсгөх нь бас төрийн үйлчлэгээний албанд байгаа бас эмч нарын цалинтай ч гэсэн уялдаж явах ёстой гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. Яагаад гэвэл энэ салбарт хамгийн одоо муу цалин ийм одоо цалингийн тогтолцоо бүтцэн өөрөө эхэлж байгаа цалин бол ийм доогуур. За ингээд үндсэн цалингийнхаа бүтцэн өөрөө алдагдаад цаашаага нэмэлтүүдийг нэмээд яваад байхаар 1-ээс 1.5 дахин их хэмжээний бас нэмэгдэл цалин авах боломжтой. Гэвч энэ нь бол хөдөө суманд ажиллаж байгаа хүмүүс за түүний зэрэгцээ 5-аас дээш жил олон жил багшилсан юм багш нартаа илүү ингээд тусгаар байгаа. Гэхдээ энэ хоорондын зөрүү нэм их гарчаад байгаад бас манай энэ салбарын бүтцийн энэ асуудал бас эргэж харж үзэхгүй бол болохгүй ийм хэмжээнд хүрснийг харуулдаг байгаа. Цаашдаа бид бас төрийн захиргааны алба болоод за мөн төрийн тусгай төрийн улс төрийн албанд байгаа улсуудын бас бусад цалинтай энэ салбаруудаа харьцуулж харж энэ төрийн албан хаагчдын энэ цалингийн бодлогыг бүхэлдэн шинжлэх ёстой гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. Бид сангийн яам болоод за мөн одоо хөдөлмөрийн одоо асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатайгаа хамтраад энэ асуудлыг оруулнаа. Баярлалаа.